ажиллагаатай парламент үүсч өгцөний 35 жилийн яг тохиолдуулан бэлтгэж байгаа тусгай нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Бид бүхэн яг одоо улсын их хурлын гишүүн Тэмүжинтэй холбоотой байна. Сайн байна уу та? Сайн байна уу. Цаг гарган хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Тэгэхээр Монгол улсад байнгын ажиллагаатай парламент 35 жил одоо жилийг үзээд байна. Энэ хугацаанд ер нь та ямар өөрчлөлт шинжилтүүд гарсан? Ер нь таныхаар одоо энэ 35 жилийн хугацаанд Монголын парламентын засаглалыг хэрхэн дүгнэж байгаа вэ? 1992 оны үндсэн хуулийн одоо гол үзэл баримтлал нь парламентын арчлалыг Монгол бэхжүүлэх. Энэ парламентын засаглал гэдэг энэ бүгд найрамдах төрийн энэ хэлбэр нь Монгол Улсын тусгаар тогтнолын бол баталгаа болох юм байна гэдэг тийм итгэл үнэмшилтээр бий болсон юм. Тэгээ яхаарахгүй энэ бол тийм зорилготой бас энэ зорилготой ч гэсэн одоо хүрээд байгаа үр дүн гаргаад байгаа тийм тохиолдол байгаа байхгүй юу? Харин Монгол улсыг хин нэг хувь хүн эзэн суугаад тэр хүн бүгдийг мэдгэж байдлаар ингээд ажиллах юм бол тэр эзэн суусан хүн дээр нь толгой дээр нь эзэн суугаад Монгол улс хаашаа явах ямар одоо хэмжээнд тусгаар эрхчлөөтэй байх гэх мэтлийг зааж чиглүүлэх боломжтой байгаад байгаа байхгүй юу? Бид бол 70 хэдэн жил яг тэр туршлагаар амьдэрсэн хүмүүс. Тийм учраас ингээд хоёр том гүрнээр одоо хил хязгаарын хувьд бол ингээд төвжигдчихсэн. Ийм улс орны хувьд бол дотроо бас ингээд одоо даах чадвартай басна энэ дарамт нөлөөллийг. Энэ дарамт нөлөөллийг дааж ингээд шингээх ганц боломж бол юу гэхээр парламент. Парламент руугаа олон намын тогтолцоо руугаа тэр олонхоор асуудлаа шийддэг тэр бүтц рүү заагаад тэнд ийм шийдвэр гаргаад байгаа учраас бид үнэхээр чадахгүй нэ гэж бас бултаж зугтах хойшоо суух тийм арга саймаар бид бол одоо үндэсний эрх шиг хамгаалж оршин тогтнож байгаа шүү дээ. Тэгээд 92 оны энэ сонголт бол үнэхээр зөв байсан. Гэхдээ өнгөрсөн хугацаанд харахад парламент итгэж давж байгаа 76 гишүүнтэй. Нөлөөлөх боломж нь юу вэ гэхээр тэрний тал хувьд нэг үндсэндээ нэг 10-20 улсын хурлын гишүүнт нөлөөлөхөд дуртай шийдвэрээ гаргах бололцоотой. Парламентын толгой дээр засгийн газрын гараа суучих боломжтой. Ер нь бол парламент биш болох механизм ингээд дайвар байдлаар ингээд ажиллаад байсан. Тэгээд энэ 35 жилийн хугацаанд энэ сургамжаасаа бид одоо нэлээд санаа шийдэл хайж байгаад 126 гишүүнтэй арай нэг давжаа байдлаасаа томорсон парламенттай болж ирж байгаа. Одоо бид парламентын засаглалыг илүү чанартан жоохон анхаарах хэрэгтэй болж ирж байгаа. Одоо чанаржуулах энэ улсын хурлын гишүүдийг чанаржуулах тухай яриа ерөөсөө биш. Улсын хурлын гишүүд парламентын гишүүд бол ард түмний төлөөлөл байдаг. Ямар ард түмэн байна тийм л төлөөлөл сонгогдож гарч ирж байдаг. Парламент өөрөө байнгын ажиллагаатай мэргэсэн байхын тулд парламентын засаглалын институцүүд одоо агуулгаараа сайжрах чанарч шаардлагатай. Энийг шийдэхин тулд үндсэндээ нэг 5-6 зоригтой алхмууд хийх хэрэгтэй. Ямар ч эрх мэдлийг хуурсан үндсэн хууль улс орнуудад парламентын ажилдаг бие даасан дархлаатаагаар ингэж ажиллах чадвартай барилга байгууламжийн тухай ярьдаг. Энийг парламентын ордон гэж хэлдэг. Парламентын байшин гэж хэлдэг. Монгол улс харамсалтай парламентын бие даасан байшинтай байхгүй байна. Монгол улсын парламент одоо төр ордонд хуралдаж байгаа боловч шуулж байгаа боловч тэн дотор засгийн газар ерөнхийдөө хуйлаа орос суудсан учраас үндсэндээ ингээд нөгөө эрх мэдэл хуваарлт бодит байдал дээр байхгүй болсон. Эрх мэдэл хуваарлт чинь бие даасан байх хэвээр тусдаа байх хэвээр харилцааны тэнцэл хийхин тулд нэг байшин сав дотор хүртэл орж болохгүй гэдэг ийм зарчим байгаа байхгүй юу? Гэтэл парламентын үйл ажиллагаа засгийн газрынхаа одоо үйл ажиллагааны хавсар байдлаар явж байна. Яг тэр байшин дотор гэсэн үг. Засгийн газрын одоо харьяа агентлаг харуул хамгаалалт аюулгүй байдлыг хангаж байна. Гэтэл парламентыг өөрийг нь одоо эрсдэлд оруулдаг, шахалтанд оруулдаг хамгийн гол одоо парламент өөрөө бие даасан байх хэвээр институц гүйцэтгэх мэдэл. Ерөнхийлөгч хоёр багхгүй юу? Гэтэл энэ хоёроос бие даасан байдлаар ажиллаж чадахгүй парламент байж гин гэсэн үг. За энэ дээр бид бас нэг анхаарах хэрэгтэй. Хоёрт нь парламентыг паралич гэж ярьдаг юм да одоо ингээд ажиллагаагүй болгодог, сулруулдаг нэг зүйл бол парламентын спикер юу улсын хурлын дарга одоо энэ парламентын өдөр тутмын үйл ажиллагааг дасалдгүй болсон бие даасан байдлаар явуулах тийм үүрэгтэй байдаг. За маш олон парламентын аюул заналыг сөрж зогссон улс орнуудын туршлага юу илэрхийлдэг вэ гэхээр парламентын спикер энэ парламентын ордон дотор амьдрах ёстой гэдэг зарчим. Онц байдал зарлагдах, янз бүрийн эмх замраагүй байдал үүсэх, байгалийн гамшиг бий болох энэ төрхэд нийгэм өдөрлөггүй болж болохгүй энэ улс орн. Энэ одоо төрийн эрх барих дэд байгууллагаараа дасалгүй үйл ажиллагаа болохын тулд спикер алхаа бариад чуулганыхаа тайханд орж ирэл зогсчих хэвчтэй. Саяхан одоо өнгөрсөн жил хүртэл харлаа штэ. Солонгост тий
ерөнхийлөгч нь он сайдл зарлангууд парламент хуралдах гэхэд ерөнхийлөгчийн харьяаны агентлагууд парламентыг хуралдуулахгүй тул байшнаар нь улсын хурлын парламентын гишүүд оруулахгүй байгаа байхгүй. Гэтэл яг ийм нөхцөлийг олон зуун жил ингээд туулсан улс орнуудын туршлага юу илэрхийлж байгаа нэхээр парламентын спикер бол парламентын ордон дотроо парламентын ерөнхий нарийн бичгийн дарга болон тэр хүмүүс одоо хурлаан зохион байгуулагчдаар парламентын ордон дотроо байх хэрэгтэй. Ямар ч нөхцөл богино хугацаанд хурал зарлах одоо боломжтой байх хэрэгтэй. Дээр нь парламентын гишүүдийг ордон руу нэвтэрж орж хуралдахад нь саад болохоос гүйцэтгэх эрх мэдлийн өөр юу гэдэг гэмтрийн бүлэгч юм уу гэдэг тийм нөхцөл байдлуудыг тас зогсоохын тулд энэ парламентын аюулгүй байдлыг парламентын цагдаагаа тусдаа бүтэц хүртэл хамгаалж байгаа байхгүй. За энэ тухай одоо бас зоригтой шийдлүүдийг хийхгүй бол ер нь л ингээ 100% дарангуулал 100% нэг хүний одоо эрх мэдлийн одоо тоолт гэж ярьдیں۔ Эрх мэдлийг өөртөө бөөгнүүлж үйл явц ингээл яваал байна. За дараа нь дахиад одоо нэг чухал юм бол парламентын спикер ордонд байхаас гадна парламентаас гадуур эрх мэдэлтэй байж болохгүй ийм зарчим. Тэр хүн парламентыг хурлыг удирддаг, парламентын бие даасан байдлыг хангадаг, одоо дархлааг нь одоо баталгаажуулахад зориулагдсан чиг үүрэгтэй албан тушаалтан болохоос биш парламентаас гадна өөр эрх мэдэл хэрэгжүүлдэг албан тушаалтан байж ерөөс болохгүй. За би нэг бас удаа хэлж байгаа. Монгол улс эрх мэдлийг 3 хуваарлсан, үндсүүлэлт арчилсан парламентын засал бүхий улс гэхээс илүүтэйгээр энэ 3 даргын улс болох тал руу яваад байна. Хуучин даргын улс байсан. Нэг үдирдэгчтэй, нэг намын дарга одоо бүгдийг мэддэгч социалист маягийн улс байсан. Тэгээ энэ даргыг халж даргын улсын тогтолцооноос арчилсан улс руу шилжсэн боловч дарга нь олон болоод нэг харсан чинь улсын их хурлын дарга, ерөнхий сайд гэдэг 3 дарга одоо ингээд нэг нэгэндээ хяналт тавих тухай биш. Эсрэгээрээ ингэж дарга нар хамтарч удирддаг нэг тийм улс шиг болоо ирсэн. Энийний гол одоо алдаатай механизм хаана явсан бэ гэхээр үндэсний аюулгүй байдлын зөвлөлд парламентын спикер буюу парламентын дарга ордог болсон. Үндсэн хуулиар бол ийм эрх мэдлээс өгөөгүй боломж байхгүй. Тэгээд тэндээс юу болсон гэхээр уул нь парламентад ажиллаа хариуцж байгаа ерөнхийлөгч парламентаас одоо парламентын өмнө бүх хуулийн биелэлийг хангуулах гэж ерөнхий сайд 2 байжсэн чинь энэ парламентад буюу улсын хурлд ажиллаа хариуцах ёстой хүмүүс нь үндсэн аюулгүй байдлын зөвлөл гэж гингуудаа үндсэн аюулгүй байдлын зөвлөлийг ерөнхийлөгч даргалангууд парламентын спикер тэнд очиод нэг даргын дор ороод суучдаг. Тэр нөгөө эрх мэдэл хуваарлалт алдагдаад нөгөө парламентын засаглалч ингэ харсан чинь тэнд 3 дарга шийдвэр гаргадаг. Энд парламент тэрийг нь одоо ёсчлт юм уу ингээд тий нэг дагалдан байсагчийн шинжтэй болоо ирчихэж штэ. Уул нь бол эсэргээрээ нөгөө хүмүүс чинь парламенттай ирж ажиллаа хариуцсан тайлгандаг, хариуцлага хүлээдэг байтал. Тэгээ энэ байдлыг бид бас засахгүй бол манай парламентын засаглал өөрөө үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хавсраг институт шиг болж хувирж байгаа байхгүй. Парламент төрийн эрх барихтад байгууллага биш болоо өрчиж байна гэсэн үг шүү дээ. За гэх мэтлэн одоо ийм алдаануудыг бид сайжруулах бай. Дээр нь ер нь бол парламентын хамгийн том хэрэгсэл ерөнхий сайд эсвэл гүйцэтгэх эрх мэдэл одоо цэрэг армийнханд байдаг нэг том хүчтэй эрх мэдэл зэвсгийн хүч. Ер нь одоо нэг ийм тагин чагнахаас ахуулаад ийм хүчирхийллийн аргаар асуудлыг шийдэх гэж оролдоод байдаг. Энэ хүчирхийллийн арга нь хууль ёсны хэмжээнд явж гэнэ үгүй юу, энэ арчилд аюултай байна уу үгүй юу гэдгийг одоо зогсоож хянж чаддаг ганц институт нь парламент. Гэтэл Монгол улсын их хурал өнгөрсөн 35 жилд энэ чигүүргээ ерөөсөө дөрвтэй хангалттай биелүүлж чадаагүй. Тэгээ энэний үр дүнд юу болдгоо гэвэл арчилсан улсуудад хамгийн аюултай нь нэг талаасаа цэргийн дэглэм тогтчих гээд байдаг нэг аюултай. Хоёрт нь хуулийн байгууллагуудыг одоо улс төрийн цагдаа гэж хэлдэг. Өрсөлдөгч намндаг. Эсвэл одоо юу гэдэг өөр үзэл бодолтой шүмжилж дуу хоолойг барьцаалж дуугуулах гэж оролддог. Эсвэл нөгөө бүгд найрамдах буюу энэ парламентын засаглалын эд шид нь ямар ч хүнийг албан тушаалтан дээр нийтийн албан тушаалтан дээр насаар нь тавьдаггүй гэж сэлгдэг. Гэтэл одоо яг энэ бүгд найрамдах төрийн нэг гол шинжээс байнга арчилсан улс орнуудын зарим талаараа цуглах гэж оролдоод байгаа нэг одоо дарангууллын нэг хэм маяг бол удаан хугацаанд эрх мэдэл дээр гэхдээ хамгийн том эрх мэдэл дээр байх гэж оролддог энэ нэг эрх мэдлийн шунал амбиц. Энэ эрх мэдлийн шунал амбиц одоо яадгүй гэхээр амжилттай өөрийгөө ингэж тэр эрх мэдлээр хадгалж үлдэхийн тулд нэг үл цэргийн тогтцоор тогтоох гэж оролддог.
одоо ингээд нөгөө зүүн өмнөд Азийн зарим улсууд байдаг шиг. Эсвэл хуулийн байгууллагуудыг улс төрийн цагдаа болгоод өрсөлдөгчд нь одоо сөрөг хүчний намыг сөрөг хүчний лидерүүдийг өрсөлдөгчнөрөө ингэж улс төрийн цагдаа болсон бүтцээрээ ингэж намнаад өрсөлдөөн байхгүй, арчил байхгүй болгоод тогтвортойгоор удаан хугацаанд эрх мэдлийг хэсэг бүлэг хүн авч үлдэнэ гэдэг энэ зарчим. За энийг сүрж зогсох ганцхан одоо хүч бол парламент. Парламент дотор олон намын тогтолцоо, олон сөрөг хүчин гэдэг, цөөнх гэдэг энэ арчлалын институт ажиллах хэрэгтэй. Энэ арчлалын институцийг хадгалахын тулд парламентын засаглалын чанарыг сайжруулах гэдэг төрөв бий хэлсэн. Нөгөө улс орнууд юу бодож олж ийнө гэхээр за ер нь бол хяналтыг цөөнхөд буюу сөрөг хүчин дүгнэ гэдэг бол ер нь улс төрийн цагдаа хийхгүй тулд улс төрийн цагдаа хийдэг одоо хуулийн байгууллагын ганц гар хэрэгсэл бол ерөөсөө улс төрчдийг намнадаг тэр хүч байхгүй. Энэ хүчийг улс төрийн цагдаа хийхгүй тулд цөөнхөд өгнө гэдэг зарчмыг хэрэгжүүлж тэгжээж нөгөө харилцан хяналтад тэнцэл буюу одоо check and balance гэж яриад байгаа. Энэ тэнцвэртэй байдлыг тогтоож байгаа. Тэгээ бид одоо бас бодох хэрэгтэй. Эрх мэдлийг зөвхөн эрх барьж байгаа намд төвлөрүүлэх. Эрх мэдлийг тэр намтай холбоотой хэн нэгэн хувь эрх албан тушаалтанд төвлөрүүлэх бол Монгол улсын энэ 35 жил оршин тогтнож байгаа байнгын одоо мэргэжлийн парламентыг ажилуулахад парламентыг өөрийг нь зэрэмдэглэх, хүчгүй болгох, парламентаас давсан хэн нэгэн албан тушаалтан одоо Монгол улсын одоо бүх эрх мэдлийг шийдвэр гаргалтыг цэргийн болон хуулийнхны хүч тусалцаатайгаар өөртөө хадгалж үлдэх гэдэг ийм эрсдэл, ийм сорилт бол Монгол улсад байгаа. Яг гэвэл бид олон жил хонгил ярьлаа. Хонгил нураагүй. Хонгил шинэ эзэдтэй болсон. Энэ шинэ эзэд юун зориулж ажиллаж байгаа вэ гэхээр ерөөсөө л дараагийн сонгуулиар эрх мэдэл авч үлдэхин тулд бид хэнийг айлах уу, хэнийг намнах уу, ямар хэсгийг нь одоо ингэ улс төрөөс гадна байлгаад ямар хэсгийг нь худалдаж аваад ямар хэсэгтээ тохироод тэгээд эрх мэдэл дээр дахин үлдэх үү. Яг гэвэл өнгөрсөн 8-10 жилийн одоо үйл явдал угаасаа л ийм л дур зүргээр явж байгаа. Тэгээ энийг бид одоо юу гэдэг Монгол улс үнэхээр үндсэн хуультай арчилсан хүний эрхийг аюул учруулдаг гэж чөлөө тулсан юм бол парламентыг одоо 35 жил биднээс одоо парламенттай байлаа гэж хэлэхээс гадна энэ парламентыг яаж илүү одоо энэ төлөөллийн арчлалыг хамгийн хариуцлагатай тогтолцоо болох уу? Нөгөөдгөр энэ дарангуулын эсрэг сөрч чадах хамгийн одоо ардчилсан бөгөөд зоригтой бие даасан дархлаатай систем байх уу гэдэг тал руугаа алхам хийсэн. Та бас ярианы ихэнд хэлсэн харцангуй одоо цөөхөн гишүүнтэй цөөхөн төлөөлөлттэй байсан бол 126 болсон. Ингэснээрээ бас ард иргэдийн төлөөлөл одоо илүү нэмэгдэх юм болов гэд. Гэхдээ яг бодит байдал дээр үнэхээр одоо улсын их хурлд гарч ирж байгаа гишүүд маань ард иргэдийг төлөөлж чадж байгаа юу? Аль эсвэл аль нэг намын одоо чиг шугамар яваад цаагаараа ер нь засаглал нь яг үнэхээр ард иргэдийг төлөөлөх боломж бүрдэж байгаа юу? Энэ талаар бас ярилцах хэрэгтэй. 106 гишүүнтэй болохоос гадна холимог тогтолцоотой болсон тийм. За холимог тогтолцоотой болсны үр дүнгээр улс төр ер нь бол Монголын нэг өнгөрсөн 30 хэдэн жилийн улс төр чинь ер нь мөнгөний улс төр болчиход байгаа шүү дээ. Хамгийн их мөнгөтэй тийм. Энэ сонгуультай хамгийн их мөнгө зарж чадах. Намдаа одоо юу гэдэг энэ тойрыг маллаад ардаасаа нэг 2-3 хүн дагуулад гараад ирч чадна гэдэг одоо тийм одоо төрөвчний бидтэй хэсэг нь нөлөөтэй байдаг. Ямар ч засагт тэр хэсэг нь сайдаар үлдэж идэг. Тэгээд одоо хамгийн том эрх мэдэлтэй нөлөөтэй хүнд одоо хандив болон гэд нөгөө мөнгөнийхөө нөлөөг үзүүлж аюулгүй ээж идэг. Ийм нэг гажуудсан тогтолцоо үүсчихэд шүү дээ. Энэ гажуудсан маягийн тогтолцоон дотор шинэ хүн орж ирэх, залуу хүн явах гэдэг бол эмэгтэй хүн явах гэдэг бол маш хүнд хэцүү. Тэгээ энэ хэцүү нөхцөл одоо сорилтыг эвдэх нэг л арга нь юу байсан гэхээр холимог тогтолцоо байсан. Тэгээ парламентын гишүүдийг листээр жагсаалтаар оруулж ирэнгүүт сая энэ 126 гишүүн дотор маш олон салбарын шин залуучууд орж ирсэн. Тэгээд ингээ улс төр үйл явц дотор харангууд улс төр ямар муухай байдгийг дотроос нь мэдэрч байна. Ямар аимшиг мөнгөний байдгийг, ямар аимшиг хуйлдаантай байдгийг, ямар тэг эрх мэдэлтэй нөлөөтэй хүн тал засчааж амьд үлддэг ийм зэрлэг орчин байдığım бэ гэдгийг мэдрээд цочирдож байгаа байхгүй юу? Энэ мэдэрч байгаа цочирдож байгаа үйл явц чинь л юу вэ гэхээр
парламент дархлаатай болгох. Нөгөөтэйгөр байж байгаа улс төр ийм зэрлэг те ийм одоо юу гэдэг хууль дааны шинжтэй ийм одоо юу гэдэг өшөрхөл дайсагналтай байдаг байж болохгүй. Энэ чөлөөтэй арчилсан улс юм бол гэдэг энэ дүр зургийг бас олж хам мэдчихэж штэ. Энэ бол дэвшил. Энэ өөрөө ирээдүйд парламентын гишүүд бол тухайн цаг үед амьдарч байгаа ард ирээдүйг төлөөлөхөөс гадна үе хоорондын шударгасыг хангахын тулд ирээдүйг бас төлөөлж харах чадвартай байх хэрэгтэй шүү дээ. Тийм учраас хойч үедээ ийм зэрлэг балмууд ийм одоо хагас дарангууллын эрхчлөөт хүн үгээ эсний хөдөлгөөн айцгүй амьдрах орон зайг улн үлдээж өгөх хэрэгтэй шүү дээ. Би бол парламентын өөрчлөлтүүд бол сайн тал руу явж байгаа гэж байна. Ямар ч муу зүйл сайн тал руугаа л явна. Тэгээд тийм учраас сайн тал руугаа явж байна. Төлөөлөх чадрууд нэмэгдэж байна. Ядаж одоо ингээд попордог хүмүүс нь багасаад салбарынхаа мэржлийнхаа юмуд ярьдаг хүмүүс нь боломжийн хэмжээгээр нэмэгдэж байна. Дуу хоолой зөрж орж ирж байна. Хуучин чинь биднес чинь ширээ шаасан даргыг мундаг гэж бодоол те. Олон нийтэд таалагдаад попрод байгаа хүнийг л сайн хүн байна гэж боддог байсан бол одоо энэ ширээ шаагаад хоосон попрод асуудал шийддэггүй гэдгийг ойлгочлаа шүү дээ. Ер нь Монгол улсаар асуудлууд байна. Попрод ах тус бол асуудлыг улам бүр намуураа авч тавьд юм байна. Ширээ шаагаад ах тус бол Монгол улсын гадны одоо улсын кармай руу төхүүлж авчиж өгд юм байна гэдгийг ойлгочлоо. Одоо арай нэг мэрэгчлэтнүүд салбар доторх асуудлаа мэржлийн нүдээр хараад хоосон попрох биш, ширээ шаах биш, зүгээр шийдлээ зөв яриад алхмуудаа сахилгаттайгаар, дистратаагаар одоо ницхгүйгээр уршлуулад байх юм бол энэ улс орон зөв тал руу явах юм байна гэдгийг ойлгодог хэмжээний бас залуучууд ороод ирж байгаа байхгүй. Тэгэхээр тэр төлөөлөл гэдэг чинь хамгийн зөв төлөөлөл байхгүй. Тэгснээс биш би та нарт одоо үнгүй юм авчираад өгнө гэж попродаг төлөөлөл бол улам бүр энэ улс орны намаг руу шигдээгээд нэг сонгуулийнхаа үеэр бол сайхан л баг. Гэхдээ 20 жил энэ популяр чинь дараа миний хүүхдүүдийн үлдэх нийгэм ерөөсөө өөрчлөгдөг байгаа гэдэг л харамсалтай шүү дээ. Тийм учраас бол парламент бол төлөөлөх чадвар сайжруулж байна. Одоо мэржлийн байх тал руугаа илүү чанартай, сонирхлын зөрчилгүй хөгжил рүү хүрч болох заримдаа одоо энэ цаг үе дээр муу сонсох боловч тодорхой хугацааны дараа зөв байсан байна гэдэг одоо тийм алхам руу ирж зориг гаргаад явах хэрэгтэй. Нэг тийм ад үзэгдэх зориг гэж үг өгдөг шүү дээ. Яг байгаа үед хамгийн муу хүн байдаг ч гэсэн тодорхой хугацааны дараа шийдлүүд нь, саналууд нь, зүтгүүлж ийсэн тэр ажлууд нь өөрчлөлтийг аваад ирдэг. Тэр өөрчлөлтийн буйнаар олон хүмүүс тий ажлын байртай, орлоготой, арай нэг 50 амьдрах боломжтой болчихдог. Тэгэхээр тийм одоо эрд зоригтой парламент өгүүлэгдэж эхэлж байгаа. Ер нь бол олонхын дуу хоолойноос болоод ингээд айгаад бэртгчлээд суугаад байдаг биш. Жохон зоригтой шийдэл рүү муу нэр авсан ч гэсэн хамаагүй. Тэгээд яг л биднээс нэг юм бодох хэрэгтэй. Парламентын гишүүн гэдэг бол насаараа тэр парламент суудах хүн ерөөсөө биш. Тэр хүн 4 жил, 8 жил тий богинохон хугацаа байгаа. Энэ богинохон хугацаанд хийх ёстой юм хийгээд бугаа явж чаддаг. Тийм парламенттай болсон цагт парламент зөв үлдээн. Одоо биднээс чи хамгийн том зовлон эрх мэдлийн оройдор гарцсан хамгийн том даргаал одоо яаж гэд улс орныг хагалахгүй хүн шиг энэ улс төрийг одоо бужигнуулахгүй хүн шиг одоо зүгээр тэтгэвртэйгаараа явдаг болох вэ гэдэг дээр Монгол улс зовлонгоо хэлж байгаа шүү дээ. Яг үнэ хэлэх. Шинэ залуучууд ч гэсэн ингээд юм яриад одоо ярьдаг нэг тийм байт юм. Энэ нэг манай хуучуул гэж ярьдаг, улс төрчид ах нар гэж ярьдаг хүмүүс бүх юмыг ховжилж бодох юм. Шүмжилсэн ч энэ намайг өгөөсгээд намайг дорд үзээд хэнийг үзүүлнэ гэж өшрөхөж босч ирэх юм. Факт, баримт, шийдэл энэ одоо үзэл санааныхаа тэр хэсэг өөрийгөө салгаж ирээс ойлгохгүй. Шүмжлэм гарна штэ. Хувь нэм гарч байгаа хувийг хойшоо тавиад асуудлаа ярьж байгаа бол баримт нь юу юм, үндэслэл нь юу юм, судалгаа байгаа мó тэрийгэ тойлж ярьж ирээс сураагүй хүмүүс. Нэг үг зөрөхөд шүмжлэхэд дандаа ховчилж ойлгоно. Ховчилж ойлгоод ар дээр нь өшөрхөн. Өшөрхлөө юугаар тайлах гэж оролдох вэ гэхээр засаглалын институтсүүдээр тайлах гэж оролдоно.
Тэгээд нэгээ шоронжуулна. Айлгаж чек гэж оролдоно. Сүүлд нь гэр бүлээр нь хүртэл те тоглоно. Тэгээд төгсгөлдөө нэгэн дарангуулагч болж хувирна. Тэгээд Монгол улсад зүгээр байгаль нөхцөл байдал юу дээ. Тэгэл 100 хүн гэж явж байгаа л нэгэн дарангуулагч болчихно ерөөс. Тэгээд нэг хэсэг нь юу гэхээр айд юм уу? Нэг хэсэг нь одоо хувийн амьдралаа одоо боддөг юм уу? Яа тий амаа амхна. Нэг хэсэг нь тал засгүйсээр байгаа нөгөөдгөө бүр хаан болгочихно. Нэг хэсэг нь цөөхөн хэсэг нь шүмжсэн өгнийхээ төлөө суусаар аваад эсвэл хилмэдэж дуусна. Тэгээ энэ 30 хэдэн жилийн хугацааны юм ингээ харахаар ингээд хилмэгдэл өнөөдөр чинь битээр уулзж байгаа тэр 9 сарын 10 хилмэгдэгсдийн буюу тэр одоо Монголын хамгийн харанхуй түүхийн нэг хэсгийн одоо сандаг өдөр. Тэгэхэд Монгол яваалгаа. Монголд гадныхан хилмэгдүүлж нэг алж исэн бол одоо дотроо өөрөө өөрсдөө хэмлээ хилмэгдүүлэх явдал ч гэсэн тасрахгүй л байгаа юм. Тэгээд ингээ харахаар энэ бүх юмыг өөрчлөх нэг хүн өөрчлөхгүй. Энэ бүх юмыг эрх мэдэл дуртай чөтгөрийн суудалтаар суучаад эрх мэдлээсээ салж чадахгүй байгаа тэр хэсэг бас өөрчлөхгүй. Энэ бүгдийг өөрчлөх ганцхан Монголд одоо юу вэ? Институц байна. Тэр нь парламент. Олон ургалж үзэл, олон намын тогтолцоо, ялгаатай байр суурьуд ягаад гэвэл парламентын гишүүд нэг хизээ шоронд оруулж чаддаг байхгүй юу? Парламентын гишүүд нэгнийхээ хувийн амьдралыг засгийн газрыг ашиглаж хизээж одоо дээш доош нь хөдлөж чаддаггүй. Парламентод дуу хоолой, үзэл бодол, байр суурь зөрөө гардаг. Хамгийн аюултай юм юу хаана гэдэг вэхээр нөгөө хүчирхийллийг ашиглаж чадах эрх мэдэлтэй байгаа тэр хэсэг дээр л нөгөө улс төрийн цагдаа бүтээж чадах хэсэг тэр хэсэг дээр л байна. Тэр хэсгээ зогсоох ганцхан хүч хаана вэ? Парламентд л. Тэгэхээр яг Монгол улсад парламент одоо байнгын ажиллагаатай парламент үүсч өгсөний 35 жил гэдэг бол одоо харьцангуй бас залуухан байгаа. Яг одоо бусад одоо олон жилийн парламентын түүхтэй улс орнуудын жишээг харахад бас л яг бидний туулж байгаа шиг ийм хүнд хэцүү үеүүдийг туулж исэн байхаа. Тэгэхээр бид нэр одоо яг заавал тэрийг давтахгүйгээр бусад улсын одоо сайн жишээ, сайн туршлагаас суралцаад тэр алдааг нь даваад гарах боломж уг нь байгаа. Одоо жишээ нь парламент эртний парламенттай англи улс байхгүй. Тэгээ англи улсын парламентын спикер одоо бас хүчрхэг байдаг. Яагаад хүчрхэг амьдралын туршлагаар англи улс өөр хаан засгалтай хааны эрх мэдлүүд бол маш хүчтэй нөлөөтэй байсан үе. Анхны парламент руу дөнгөж боожж байгаа үед. Тэгээд хааныг шүүмжилсэн, засгийн газрыг шүүмжилсэн одоо парламентын гишүүд болгон дээр хэрэг үүсгээд тэгээд тэр парламентын гишүүдийг шорон руу авч явна гэдэг цэрэг одоо зэвсэгтэй зэвсэглээд парламентын ордон руу орж ирж яхад нэгж парламентын гишүүдийг ингэж хүчирхийллийн аргаар дуу хоолойг парламентын дархлааг үгүйсгэж чөлөөт дуу хоолойг хорих гэж байгаа энэ эзэн хааны одоо сүр зогсноо гэж тэр үед спикер нь зогсоод тэгээ парламент эзэн хаан хоёрын одоо эрх мэдлийн тэнцвэр энэ англи улс бол арчилсан улс иргэдэн яаж амьдрахаа мэднэ эзэн хаан бол бэлэгдэл тийм учраас энэ хэмжээндээ байна гэж тэгээд одоо тэр түүхээр парламентын дархлаа дэлхийд одоо тогтж ирсэн. Тэгээ сүүлдээ эзэн хаан би бэлэгдлийн шинжтэй ч гэсэн энэ английн одоо хаан засаглалын одоо бэлэгдэл нь учраас ядаж би өөрөө орж чаддгүй маа гэхэд намайг төлөөлж энэ таяг орооч гэж парламентын тавь руу таяг оруулсан. Энэ түүх бол одоо дэлхийд маш олон парламентд сургамж өгсөн. Дараа нь одоо ингээд Америкийн бүгд найрамдах улсад парламентын ордныг шатаагаад ерөнхий сайд нь гитлэр яаж галзуурч дэлхийг одоо дайны хөл живүүлв татвар те. Энэ бүгдийн үр дүнгээр парламентын дархлаа аюулгүй байдал гэдэг бол арчлалын бүгд найрамдах төрийн баталгаа юм байна гэдгийг одоо мах цусаараа ойлгож авсан байхгүй. Тийм учраас ер нь бид үнэхээр ингээд хоёр том гүрний дунд арчилсан байдлаар оршинд очиж байгаа Монгол улсын хувьд парламентын дархлаагаа бичүүлж авахгүйгээр одоо саяны энэ нэг цэрэгжсэн, шашинцсан дарангууллын маягийн тогтолцоо Монгол улсад бий болгочих юмсан гэсэн бодолтой тийм тархиндаа үр тээж явдаг дарангуулагч нар бол цаг юмхт байна.
тэд хуурам эхлэх замаар олон нийтэд популизм таалагдах замаар эрх мэдэлд угаасаа л хурж болно. Хүрчээ тэр эрх мэдлээ үндсэн үйл дагуулж ашиглах гэж оролдоход нь түүнийг тас зогсоох хэмжээний чадaltaй парламенттай л цаг ямагт байх хэрэгтэй. Яг улсын их хурл парламентын үндсэн үүрэг бол одоо үндсэн хуулиа өргөн барьж батлах, за мөн дээрээс нь сайжруулах шүү дээ. Тэр яг манай одоо улсын их хурлын гишүүд маань үндсэн үүргээ ухамсарлаж байгаа юу? Ард иргэдийнхаа үнэхээр амьдралыг сайжруулахаар хуулийг баталж, сайжруулж чадж байгаа юу? Мэдээж ингээд парламент болгол ингээд уршлаа л байгаа. Энэ 35 жилийн хугацаанд парламент болгол ямар нэгэн аргаар ингээд уршлуулах гэж оролдоод удаан тэгээд нэг уршлал, нэг хойшлол ингээд эргэж бутсан зөндөөл юм явж байгаа. Гэхдээ л нөгөө муу юм хичнээн муу ч гэсэн сайн үр дагавар үүсгэдэг л гэдэг зарчмаар дахиад сургамжин дээр уршлах гэж оролдол. Парламентын одоо шийдэх ёстой маш олон асуудлууд шийдлүүлээс хэвээрэл байгаа. Бид нэг илүү хурдтай ажиллах хэрэгцээ байгаа. Гэхдээ бидэнд нэг том зовлон байгаа. Бид нөгөө социализмаас хуучин энэ хагас дарангуулын зэрэгцэн тогтолцооноос урхаг ийм хуучинсаг энэ бодол санаануудаас тэр болгон хурдан садалж чадахгүй байна. Маш одоо та бүхэн ингээд харахгүй да 2012 онд 2008 онд одоогоос хэдэн жилийн өмнө 13 за баг 17 8 жилийн өмнө нийтийн алба төрийн албыг нийтийн алба болгох ёстой. Төрийн алба, төрийн ордон, төрийн тэргүүн юу гэдгийг энэ нэг дундад зууны уламжилт ойлголт чинь төр шүтсэн бүгдийг төр мэдгч гэдэг ийм одоо оюун санааг нийгэмд тижээгээд байна. Нийтийн алба болгоод өөрчлөх юм бол эн чинь нийтийн үйлрийн төлөө явах ёстой. Татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж байгаа. Тэдний ашиг сонирхлыг хамгаалах ёстой. Орчуулгагүй ойлгоно. Төрийн алба болчих юм бол чинь төрийн цагдаа гэдээ нэрлэчихээр л бороогоо бариад иргэнээ бороогдоход төрөө хамгаалж байгаа цагдаа болчих өрчөөд байна шүү дээ. Цагдааг нийтийн албаны зорилттой болоод энэ бол олон нийтийн аюулгүй хангадаг. Энэ бол гэмтэрхтэй тэмцдэг. Энэ байгууллага бол иргэдийн амгалан амьдралын төлөө байгууллага гэж ойлгох юм бол цагдаа иргэн хоёрын хооронд тэр төрийн төмөр нүүр гэдэг байдлаар биш энэ намайг хамгаалдаг, над үйлчлдэг хүн гэдэг ийм эерэг ойлголт хүртэл бий болох байхгүй. Тэгэхээр ингээд зөвхөн нэр томьёо солигдоход л нийгэм том өөрчлөлт гарч байгаа байхгүй. Одоо дахиад ингээд тэдний хамгийн том жишээ дахрын алба. За дахар гэдэг нь дунд одоо уламжлалт нэр өгсөн байсан байж магадгүй. Гэрчөгчийг хамгаалах тогтолцоо. Иргэндээ хамгаалт хийдэг тогтолцоо. Энэ иргэндээ хамгаалт хийдэг тогтолцоог нь бий болгож өгөхгүй байгаа учраас хохирсон иргэд хохирсноор л үлддэг тийм систем тогтоолго. Тэгэхээр нөгөө энэ хууль тогтоомж иргэн зориулагдах уугүй юу гэдэг чинь өөрөө дахиад энэ философи үзэл хандлагаас хамаарч. Манай одоо маш олон хууль тогтоогч нар засгийн газрын сайд дараа нар бүгд толгой дотор юу тогтсон байна гэхээр би төрийн төлөө ажиллаж байгаа. Төрийн төлөө ажиллаж байгаа учраас төр хүмүүд хийсвэрсүүд эзэн олдохгүй. Тэгээ эзэн нь олдохоор хамгийн том даргад л үйлчилж байгаа. Энэ даргын дуу хоолой, энэ даргын санаа бодлыг хэрэгжүүлж ивэл би албан тушаалтайгаа байна. Би зөв ажил хийж байна гэж боддог. Тэгэхээр ингээд нэг иргэнээсээ тусдаа одоо нэг дарга нартай холбоотой. Ингээд тэднийг хамгаалдаг, тэдэнд үйлчлдэг, тэр төрийг мундаг, сайн гэж шүтдэг тийм хандлага тогтчиход байна шүү дээ. Ядаж энэ хандлагаа биднээс өөрчилж ээж сайн таны ярьж байгаа манай парламент нөгөө хүнд хэрэгтэй, иргэнд хэрэгтэй, улс оронд хэрэгтэй шийдвэрүүд гаргаж яах вэ гэдгээр бодох хэрэгтэй. Хуулиудаа хар, төсвөө хар. Зөвхөн одоо өнөөдөр төсөв өргөн бариад хэлцэж байна. Энэ төсөв чи хэдэн хувийн хүний эрхийг хамгаалахад, хэдэн хувийн иргэний амьдралыг чанаржуулахад, хэдэн хувийн эрх мэдлийг задлаж нөгөө улс төрийн эрх мэдэл иргэнээсээ алсарч нэг дарга дээр төвлөрөх биш. Орон нутагтаа иргэдийнхаа тэр төвшөнд очиж явах юм. Гэх мэт нэгээд хэмждэг, хардаг, цонхон өөрчлөгдөх юм бол нөгөө иргэд ч гэсэн бодож эхлэх байхгүй. Төсвийг юу руу зараад байгаа юм бэ? Дарга нарынхаа одоо барилга байш орд харш зориулаад байгаа юм уу? Сургууль соёл тэ ингээ хавар сая дөнгө сая хавар боллоо шүү дээ. Тэгтэл
нэг ангид хэдэн хүүхэд сурж байна, сургуулийн анги тахин тоногдохоор нь хөлцөхгүй байна гэл бөөн зовлон яриад эхэлж байна. Энд чинь юутай холбоотой вэ гэхээр төсвийг уншдаг, боловсруулдаг нүд өөрөө дарга зориулсан юм уу, иргэн зориулсан юм уу гэдгээс бас шалтгаалж байна. За хоёуланд нь ярилцах зүйл маш их байгаа боловч харамсалтай нь ярилцлагын маань цаг ингээд өндөрлөж байна. Цаг гарган ярилцлага өгсөн танд маш их баярлалаа. Таны цаашдаа ажилд амжилт хүсье. За баярлалаа. Өдөртөө манай нэвтрүүлэгт улсын их хурлын гишүүн хуульч Тэмүүжин ирж оролцлоо.